Цаазын ял авсан хоригдол өөрийн өөхөх яг цаг газраа мэдж байх нь маш их шаналлтай, хүлээн зөвшөөрөхөд хүнд бэрх зүйл байх нь ойлгомжтой. Харамсалтай нь ийм нөхцөлд тэдэнд хийж чадах зүйл баг үгүй. Өөрсдийн үйлдсэн хэрэгтэй тохирох ялыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Гэсэн хэдий ч дэлхийн олон орны шоронгуудад цаазын ялтай хоригдлуудад сүүлчийн сонголт олгодог байсан нь үххээс өмнө идэх сүүлчийн хоолоо сонгох эрх. Мэдээж бүх хүсэл нь үргэлж биелдэггүй. Өнөөдөр бид Америкийн нэгдсэн улсад цаазлагдахаас өмнө хоригдлуудын хүссэн 11 этгээд сүүлчийн хоолноос танилцуулж байна. Нэгдүгээрт ясыг нь аваагүй ганц чидүүн жимс. Амьдралынх нь хамгийн сүүлчийн хоол гэж бодоход хүн өөртөө маш тансаг зоог бэлдэх ёстой мэт санагдана. Ядчил хамгийн дуртай хоолоо сонгох нь логик. Гэвч зарим цаазын ялтай хоригдлуудын хувьд бодох зүйл үүнээс өөр байж. Жишээ нь Америк нэгдсэн улсын мужийн шүүхээр шийтгэгдсэн Виктор Фегуер. Тэрээр 28 наснда нэг эмчийг хулгайлан авч явж хөнөөсөн хэрэгээр дүүжлүүлэх ялаар шийтгэгдсэн. Хувь тавилангийн хувьд тэрээр тус мужид цаазын ялыг түр зогсоохоос өмнө цаазлагдсан хамгийн сүүлийн хоригдол болсон юм. 1963 оны 5 дугаар сарын 1-нд сүүлийн хоолоо сонгох үедээ тэр ердөөл ясыг нь аваагүй ганц чидүүн жимс хүсжээ. Яагаад ийм сонголт хийснийг тухайн үед хинч ойлгоогүй ч түүний хүсэл биелсэн байна. Харин түүний цогцыг орчуулахын өмнө халааснаас нь уг чидүүн жимсний яс олдсноор хүмүүс нэг зүйлийг ойлгожээ. Тэр үнийг идэхийн тулд биш, харин булшин дээрээ ургуулах чидүүн модны үр болгож хадгалж явсан байна. Хоёрдугаарт 12 ширхэг шарсан сам хорхой, 1 сав KFC мөн шарсан төмс болоод 1 кг гүзээлцэг. Джон Уэйн Гейси, алиалагч ялуурчиг хэмээн алдарсан тэрээр Америкийн түүхэн дэх хамгийн харгас цуврал алуурчдын нэг юм. Тэрээр дор хаяж 33 хүнийг хөнөөсөн бөгөөд хохирогчд бүхэлдээ шахам өсвөр насны хөвгүүд, зарим нь бүр балчир хүүхдүүд байсан. Тэр олон хэрэгээр буруутгагдж эцэст нь цаазын ял сонсон тарилахын аргаар цаазлагдав. Гэсэн хэдий ч ийм харгас гэмтэрэгтний сүүлчийн хоол нилээд тансаг байжээ. 1994 оны 5 дугаар сарын 10-нд түүний цаазаар авах ялыг гүйцэтгэхээр болов. 52 настай Гейси магадгүй өмнө нь KFC түргэн хоолны газар менежер хийж байсан учраас тэрээр нэг цаасан хувин KFC шарсан төмөс 12 ширхэг сам хорхой мөн 0.8 кг гүзээлцэгнийг сүүлчийн хоол болгон сонгосон байдаг. 3-т гаатай шоколадтай зармаг. Америкийн түүхэнд Тимоти Джеймс Макфей бол аимшигт террористийн нэг юм. 1995 онд тэрээр Оклахома Сити дэх холбооны байрлалын гадна ачааны машиныг тэсэлж 168 гинзэмгүй хүний амийг хөнөөсөн. Түүний үйлдсэн гэмтэрэг нь гарцаагүй цаазын ялтай байсан бөгөөд эцэст нь хорт тарилгын аргаар цаазлагдсан. Энэ аимшигт гэмтэрэгт нь энгийн хоол сонгоогүй. 2001 оны 6 дугаар сарын 11-нд 33 настай Макфейн хүссэн сүүлчийн хоол нь гаатай шоколадтай зармаг байлаа. Ойролцоогоор 1.1 литр байсан. 4-т шарсан төмс шарсан сам хорхой шарсан хисаа саримстай талах. Алан Ли Дэвис мөн л Америкийн маш хэрцгий алуурчдын нэг. Тэр нэг эмэгтэй хөнөөж түүний 2 охиныг буудан алсан. Үүний дараа тэрээр цаазын ял сонсож цахилгаан сандлаар маш их өвдөлттэй байдлаар цаазлагдсан. Цочирдмон түүнийг цаазлах үеийн 3 гэрэл зургийг эрх баригчид олон нийтэд ил болгосон явдал юм. Тэр маш их үзэн ядагдсан тул ийм алхам хийсэн байж магадгүй. Ил болсон зургууд дээр түүний хамраас цус гарч толгой, хөл, цав орчим нь төлөгдсөн байдалтай харагддаг. 1999 оны 6 дугаар сарын 8-нд 54 настай Алан Ли Дэвисийн цаазын өмнөх сүүлчийн хоол нь шарсан төмс, шарсан сам хорхой, шарсан хисаа, саримстай талах мөн 1 литр хар пив байжээ. 5 дугаарт бяслагтай шарсан талах, cottage cheese буюу арцлаг зөөлөн бяслаг, эрдэн шиш, улаан луун, тоорын билуу, шоколадтай зармаг. Стивен Андерсон бол туйлын хүйтэн цуст алуурчин байна. Тэр 81 настай эмэгтэйг буудан хөнөөснийхээ дараа хохирогчийн гэрт тайван сууж гоймын эдэнгээ зурагт үзэж байсан. Тэр цагдаа нар түүнийг олж ирэх хүртэл тэндэ байсаар байж, гэвч түүний гэмтэрэг үүгээр дуусаагүй. Өмнө нь хулгаан хэрэгээр шоронд орж, харгалзагч болон хоригдолд халдсан бүр хамт цуудаг хоригдлаа алсан хэрэгч үлдэж байна. Түүнчлэн Лас Вегаст болсон 6 захиалгад аллахын цаад захиалагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 1979 онд шоронгоос орсныхаа дараа Юта мужид дахин нэг захиалгад аллах үйлдсэн. Эцэст нь тэр цаазын ял сонссон бөгөөд цаазлагдахаас хэдхэн цагийн өмнө авсан сүүлчийн хоол нь бяслагтай шарсан талах 2 ширхэг,
Арцтай зөөлөн бяцлаг эрдэн шиш улаан лууван байв. Үүн дээр тоорын бялуу мөн шоколадтай зармиг нэмсэн байдаг. 4 дугаарт шарсан дахиа Вандуй алимны жигнэмэг доктор Пеппер ундаа. Тереса Левис гэхийн харгас эмэгтэй өндөр даатгалын мөнгө авахын тулд нөхөр болон хүүгээ алсан. Гэвч түүний үйлдэл шударга осноос зугтаж чадсангүй. Тэрээр үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө цаазын ял сонссон нь мэдээж. Тэр Америк нэгдсэн улсын Виржиниа мужид хорд тарилгын аргаар сааслагдсан анхны эмэгтэй хоригдол болсон. 2010 оны 9 дугаар сарын 23-нд 41 настай Тереса Левисийн сүүлчийн хоол олныг гайхшруулжээ. Тэр шарсан дахиа тосонд болгосон Вандуй алимны жигнэмэг мөн доктор Пеппер хижүүлсэн ундаа сонгосон байна. 7-д стейк, омлет, төмсний бялуу, цөцгийн тосбаа чанамалтай талах, сүү, жүржийн шүүс. Тэд Банди бол Америкийн түүхэндх хамгийн нэртэй жигшүүрт цуврал алуурчдын нэг. Тэрээр шоронгоос орголт хийх хүчингийн хэрэг, цогцос доромжлол үлдэх дор хаяж 35 хүний амийг хөнөх зэрэг олон аимшигт гэмт хэрэг үйлдсэн. Гэвч энэ гаж донтой алуурчны сүүлчийн хоол тэмж тансаг байгаагүй. 1989 оны 1-р сарын 24-нд 42 настай Тэд Банди дунд зэрэглэлийн болголттой стейк, шарсан өндөг төмсний бин, цөцгийн тосбаа чанамалтай талах, сүү, жүржийн шүүс захиалсан байна. 8 стейктэй хавчны сүүл, алимны бялуу, ванильтай зармиг. 49 настай Рони Гарднер бол хар тамхинд донтсон этгээд. Тэр Америк нэгдсэн улсын Солт Лейк хотын нэгэн бааранд дээрэм хийх үеэрээ хар тамхи хэрэглэж мансуурсан үедээ барменыг буудан хөнөөжээ. Анхны шийтгэл нь бүх насаараа хорих ял байсан ч шүүгэж шилжүүлэх явцад оргож зугтахын тулд өөр нэг өмгөөлөгчийг буудан алсан байна. Үүний улмаас тэр цаазын ял сонссон. Өөхийнхээ өмнө буюу 2010 оны 6 дугаар сарын 18-нд тэр зөвхөн хоол биш, мөн идэж байх зураа Бүгчний эзэн киноны гурвалсан цувралыг үзэх хүсэлт гаргасан байна. Харин түүний сүүлчийн хоол нь стейктэй хавчны сүүл, алимны бялуу, ванильтай зармиг байжээ. 9-р стейк, шарсан дахиа инторын ундаа, самартай бялуу. 42 настай Рики Рэй ректор 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутгагдж цаазын ял авсан. Тэр орон нутгийн бүжгийн үдшилтэд очих үеэрээ тасалбар болох $3 такс төлөхгүй гэж үүдний хүмүүстэй маргалдаж, улмаар нэг хүний духан дундуур нь буудан газар дээр нь хөнөөж 2 хүнийг шархтуулсан байдаг. 1992 оны 1-р сарын 24-нд тэр сүүлчийн хоолн дээрээ махан донцгой дуртай мэд харагджээ. Түүний хүсэлтэнд стейк, шарсан дахиа инторын ундаа, мөн амттанд самартай бэлүү багтсан байна. Гисэн хідээж тэр самартай бэлүүг огт идээгүй бөгөөд харгалзагчдад хандан дараа идэнэ гэж хэлсэн нь сонирхол татдаг. Гэвч мэдээж түүнд дахин боломж олдоогүй. 10-дугаарт шүл, мах, шарсан талах цай. Фердинандо Николо Сакко болон Бартоломео Ванценти нар нь Америк нэгдсэн улсад амьдарч байсан Итали гаралтай 2 цагаач. Тэд Массачусетс мужид дээрэм хийж, улмаар харуул болон цалингийн нервийг хөнөөсөн хэрэгт буруутгагдж цаазын ял сонссон. Эдгээр 2 хүн сүүлчийн хоолндоо тимчих дуршилгүй байсан бололтой. Тэдний хүссэн хоол нь ердөө шүл, мах, шарсан талах цай байж. Харин 11-дүгээрт шороо. 1983 онд 37 настай Джеймс Эдвард Смит гэх этгээд зэвсэгт дээрэм хийх үеэрээ нэг хүнийг хөнөөж улмаар цаазын ял сонссон байна. Гайхмаар нь түүний сүүлчийн хоолны хүсэлт маш итгээд байв. Тэр жинхэнэ хоол биш, харин нэг хэсэг шороо хүсжээ. Учир нь тэр өөрийгөө вүүдүү шашинтай гэж үздэг байсан бөгөөд тодорхой зан үйл хийхэд нь шавар хэрэгтэй гэж тайлбарласан байна. Мэдээж шоронгийн захиргаа энэ хүсэлтийг биелүүлээгүй. Учир нь шороо нь хоол гэж тооцогдохгүй байлаа. Эцэст нь түүнд нэг аяга тараг өгсөн байдаг байна.